Ерөнхий сайд ер нь хэр ажиллаж байна гэж байна. Яг бүтэн 4 жилийн хүн ерөнхий сайдаар ажиллаа шүү дээ. Бараг одоо Монгол Улсын түүхэнд хамгийн удаан ажилласан. Яг би ерөнхий сайдд бол нэг зүйл хэлж байгаа. Ер нь бол яг улс төрийн бодлогын хүрээнд чиний хийх гэж байгаа юмыг бол дэмжиж байна. Тэр одоо авилгал гэдэг юм уу, аль эсвэл одоо энэ янз бүрийн уул уурхайгаа үр ашиггүй ашиглах гэдэг юм уу те. Энэ баялагын сангаа баяжуулах, бүрдүүлэх гэж байгааг бол би дэмжиж байна. Нэг зүйлийг бол дэмжихгүй байна. Яг юу хийгээд байна гэдэг чинь харагдахгүй байна гэж бол би хэлж байгаа. Тийм учраас саяхан бид нар уулзаад Ёс төсвийн банкаа хороор төлөвлөж байгаа нүд хэлэхэд бол 2-3 зүйлийг бол хийгээч гэдэг зүйл дээр санал төгссөн байна. За хөдөөгийн иргэдэд зориулаад бол арьс ширний зохицлоор одоо Итали технологийн нөгөөх нь бол махны үйлдвэр экспортын хамгийн орчин үе. За энийг бол хийе гэж. За хотын нийслэлийн хувьд би бол энэ замын асуудлуудыг л одоо онцгой анхаараач гэж байгаа. Сэлб сэргэлтэд миний нэг эхлүүлжсэн зам байж байгаа. Энэ бусад ангиллын зам мөн туулын иргэн дагуу явах нийслэг тойрог зам. Энэ хоёрыг бол одоо зайлшгүй дээр түнилээс өмнө энийгээ хий гэж ингэж хэлж байгаа. Тийм учраас бол энэ бүгдээ хийгээд явчих юм бол надад бол зүгээр улс төрийн хүрээнд явуулж байгаа бодлогыг бол би дэмжиж байна. Зүгээр яг юм хий гэдэг дээр бол хийх шаардлага байна гэж харж байна. Нийслэлийн төсөвдөр та бас ямар байр суурьтай байна? Нямбатар дарга одоо дөрвийн хинайдын төсөвтэй бас л одоо түүхэнд байгаагүй маш их төсөвтэй байгаа. Энд одоо хяналт тавих улсын их хурал гэдэг юм уу? Ямар боломж байна? Улсын их хурал дээр улирал тум нийслэлийн төсвийг ер нь хилэлцээд үр ашигын ингээ яриад явах бас боломж ер нь байхгүй. Яг орон нутгийн төв төсөв хоёр ч нь бол бас тусдаа зүйл шүү дээ тийм үү? Яг тэгтээ бид нар бол ингээд үндэсний аудитын газар бас их хурлын харийн амчин бид нар үндэсний аудитын газараар дамжуулаад бас нийслэлдээ тодорхой хяналт тавьж болно шүү дээ. Тийм учраас шаардлагатай бол тавих хэрэгтэй. Бас тэгээд ингээд нэг юм хийчих гээд ингээд нэг салгунаад гүгээд байгааг нь харахаар бол бас итг харагдаад байгаа. Гэхдээ бодиттой юм харагдаж өгөхгүй шүү гэж. Саяхан би Нямбатартай бас очиж өрөөнд нь уулзсан. Тэр төлөвлөсөн ажлууд нь бол хэрэгцээ шаардлагатай зүйлүүд бол байгаа юм байлээ. Тэгэхээр тэрийг хийл гэж байна. Би чи энэ замуудаа хий. Ингэж энэ төвзөрлийн асуудлыг нэгдүгээр шийд. Хоёрдугаар энэ утааны асуудлаа шийдэлдээ. Үнэхээр одоо тэр найрлаганд нь өөрчлөлт орсон юм уу? Яатсан аль эсвэл та нар хямж чадахгүй юм уу? Маш их гиснээс болоод байгаа юм. Энийг нэг мөр одоо ингэ иргэдэд тодорхой болгоо. Тэгээд над шахмал төсөө сайжруулах тэр зөвлөгөөг нь би өгчөд явсан байхгүй юу? Энэ төснийхээ хэлбэрийг өөрчлөө. Нөхөтэй юм уу? Нөхөтэй бол бас өөр шатлалтай болчихдог байхгүй юу? Хоёр нөхөтэй байвал нэг өөр шатна, нэг нөхөтэй байвал өөр шатна, гурвалжин байвал өөр шатна, гүнзгэр байвал өөр шатна. Тэгээ энийгээ та нар өөрчлөөд хоёрт тэр утааны тэр янз бүрийн одоо жишээлбэл жоохон химийн хортой байгаа юмнуудын бууруулж байгаа гэж Германы талаас санал тавьсан байхгүй юу? Тэрийг та нар хийгээгүй надад явснаас хойш. Энийг хий гэх шахмал төснийхээ технологиг сайжруулад өөр биднэрт өнөөдөр арга алга байна шүү дээ. Одоо газ нь алга байна. Нөгөө талаар биднэрт одоо бүх айл орон сууцшаа болгоч тэр мөнгө нь алга байна. Тэгэхээр өнөөдөртөө бол бидний авч гарах юм бол шахмал төсөө сайжруулах байхгүй юу? Тэрийг хий гэдэг зүйлийг бол харин Нямбатарт хэлсэн ба.